Агаарын олон улсын эрх зүйн танилцуулгыг золжиргал саруулнаар бэлдэв. Агаарын олон улсын эрх зүй бол агаарын орон зайд нислэг үйлдэх, түүний аюулгүй байдлыг хангах, хяналт тавих талаар олон улсын харилцааны субъектүүдийн үйл ажиллагааг зохицуулдаг зарчим, хэм хэмжээнүүдийн цогц юм. 20-р зууны эхээр агаарын нислэг буюу навигац бие даасан салбар болж, олон улсын харилцаа, улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй үүрэг гүйцэтгэж эхэлжээ. Олон улсын түгээмэл эрх зүйн энэхүү институтийн үндсэн зорилго нь агаарын орон зай дахь эрх зүйн дэглэмийг тодорхойлох, улс гүрний агаарын орон зайн бүрэн эрхийг хамгаалах, олон улсын эрх зүйн бусад субъектээс агаарын орон зайг ашиглах, нислэгийн аюулгүй байдлыг хангах, агаарын олон улсын эрх зүйн дагуу хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Агаарын нислэгийн зохицуулалтын тухай Парисын конвенц, олон улсын агаарын тээврийн холбогдолтой зарим журмыг нэг мөр болгох тухай Варшавын конвенц, олон улсын иргэний нислэгийн тухай Чикагогийн конвенц түнчлэн, олон улсын иргэний нислэгийн байгууллагаас баталсан конвенц болон улс бүрийн иргэний нислэгтэй холбоотой хууль тогтоомжийг агаарын олон улсын их сурвалжид хамааруулна. Улс гүрний агаарын орон зайн бүрэн эрхийн, агаарын нээлттэй зайд чөлөөтэй нислэг үйлдэх, иргэний агаарын олон улсын нислэгийн аюулгүй байдлыг хангах, агаарын орон зай дахь хууль бус үйлдэлийн төлөө хариуцлага хүлээлгэх болон агаарын хөлгөөр бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөвлөх гэх зарчмууд байна. Улс гүрний агаарын зайд гадаадын агаарын хөлөг зөвшөөрөлгүй орвол олон улсын эрх зүйн зөрчил гэж үздэг. Агаарын хөлгийг үндэсний бүртгэлд бүртгүүлсэн улс, олон улсын эрх зүйн зохих хариуцлага хүлээх бол зөрчил гарсан нөхцөл байдлаас хамааран агаарын хөлгийн дарга мөн хариуцлага хүлээнэ. Агаарын хөлөг буюу бусад нислэг хэрэгслээр нутаг дэвсгэрийнхээ хүрээнд нислэг үйлдэх журмыг улс гүрэн өөрийн бүрэн эрхийн хүрээнд тогтоодог. Монгол улсын агаарын зайд иргэний нислэг үйлдэлтийг журмыг агаарын нисхийн тухай Монгол улсын хуулиар тогтоосон. Нээлттэй далайд чөлөөтэй байх зарчмыг Женевийн конвенц болон далайн эрх зүйн тухай конвенцэд заасны дагуу түүний дээрх агаарын зайд нислэг чөлөөтэй үйлдэх зарчмыг тогтоосон. Агаарын хөлөг нээлттэй далай дээгүүр нисэхдээ олон улсын эрх зүйн зохих шаардлагыг даган мөрдөх үүрэгтэй. Олон улсын далайн хоолойн дээгүүр үйлдэх нислэгийн эрх зүйн зохицуулалт өөрийн онцлогтой. Өвөрмөц байдлаар нь ялгаж нислэгийн эрх зүйн зохицуулалт хийдэг. Зарим нь нээлттэй далай эсвэл эдийн засгийн тусгай бүсийг холбосноор дэлхийн хэмжээний усан замын статустай байдаг. Олон улсын агаарын тогтмол нислэг гэдэг нь зорчигчид ачаа шуудан хөлсөөр тээвэрлэх зорилгоор гадаад улс гүрний агаарын зайгаар нэвтрэх олон удаагийн нислэг юм. Давтамж тоо цагийн хуваарийг нийтэд мэдээлэх замаар нээлттэй хүртээлтэй байлгана. Тогтмол нислэгийн шаардлагыг хангаагүй бол тогтмол бус нислэгт тооцно. Дамжин өнгөрөх нислэгийн хилэлцээртэй улсын нутагт буухгүйгээр нисэж өнгөрөх. Хөлгийг харьяасан улсаас зорчигчид ачаа тээш шуудан гадаад улсад тээвэрлэх. Гадаад улсаас хөлгийг харьяасан улсад тээвэр хийх. Транзит нислэг үйлдэлтэй түлш сэлбэх, техникийн шаардлагадах үзлэг засвар хийх зэрэг зорилгоор бууж нисэх. Гэрээ бүхий аливаа 3 дахь оронд явж байгаа буюу тэндээс ирж байгаа зорчигчид ачаа тээш шуудан гадаад улсын нутагт буулгах буюу авч явах агаарын тээврийн эрхүүд байна. Агаарын болон усны гадаргуугаас ойсон агаарын урсгалын нөлөөллөөр бус, өөрөө агаартай харилцан үржилсний хүчинд агаарт тогтож, хөдөлгөөн хийж чадах аливаа төхөөрөмжийг агаарын хөлөг гэнэ. Цэрэг, гааль, цагдаагийн зориулалттай агаарын хөлгийг улсын агаарын хөлөг гэх бол, улсын агаарын хөлгөөс бусад бүх төрлийн хөлгийг иргэний агаарын хөлөг гэнэ. Иргэний агаарын хөлгийг Монгол улсад бүтээх, түүнд өөрчлөлт сайжруулалт хийх, гадаад улсад үйлдвэрлэсэн агаарын хөлгийг ашиглах зэрэг зөвшөөрлийг иргэний нисхийн ерөнхий газраас авна. Агаарын хөлгийн статус нь аль нэг улсад бүртгүүлснээр харьяалалтай болдог. Бүртгэсэн улс нь агаарын хөлөг түүний багт эрх зүйн хамгаалалт үзүүлэх үүрэг авна. Агаарын хөлгийг өмчлөх, эзэмших, ашиглах зэрэг эрх зүйн зохицуулалт нь улсын хамгаалалт авах дэглэмээс ялгаатай. Иргэний агаарын хөлөг нь улсын, хоршооллын, хувийн зэрэг өмчлөлт байж болно. Хувийн мэдлийн агаарын хөлөг нь худалдах, худалдан авах, хөлслөх, бэлэглэх, өвлүүлэх зэрэг иргэний харилцааны объект болдог. Олон улсын иргэний нисхийн тухай Чикагогийн конвенцийн дагуу олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага үүсгэн байгуулагдсан бөгөөд конвенцэд түүний дүрмийг тодорхойлжээ. Дүрм зааснаар тус байгууллагын гол зорилго нь олон улсын иргэний агаарын нислэгийг аюулгүй бөгөөд цэгцтэй хөгжүүлэх, агаарын нислэг түүний дотор агаарын тээврийн бүх талын асуудлаар олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэний нислэгийн зам, аэропорт туслах хэрэгслийг байнга боловсронгуй болгож байхад дэмжлэг үзүүлэх, ингэснээр осолгүй, чаламгай, хямд төсөр агаарын тээврээр хангахад оршино. Тус байгууллагын дээд эрхлэх байгууллага нь ассамбле юм.
Нарийн бичгийн даргын газар нь Канада улсын Монреаль хотноо байрладаг. Монгол улсын агаарын эрх зүйн зохицуулалт. Иргэний нисхийн чиглэлээр үйл ажиллагаанд оролцож байгаа этгээд нь Монгол улсын иргэний нисхийн хууль, эрх зүйд хамаарах бүх хууль тогтоомжийг мэддэг байх шаардлагатай. Иргэний нисхийн суурь хууль нь иргэний нисхийн тухай хууль болон иргэний нисхийн дүрм юм. Зохих мэдээллийг цахим хуудаснуудаас авч болно. Монгол улсын иргэний нисгэд Монгол улсын агаарын зайг нисгэд ашиглах тухай хууль, улсын нисхийн тухай хууль, эрүүгийн хууль, зөрчлийн тухай хууль хамаарна. Эрх зүйн бусад баримт бичгийг эрх зүйн нэгдсэн системээс харах боломжтой ба аюулгүй байдлын тушаалыг цахим хуудаснаас үзэж болно. Монгол улс нь олон улсын иргэний нисхийн тухай Чикагогийн конвенц, агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон тодорхой бусад үйлдэлийн тухай Токиогийн конвенц, агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдэлийг хориглох тухай Гаагийн конвенц, иргэний нисхийн аюулгүй байдлын эсрэг хууль бус үйлдэлийг хориглох тухай Монреалийн конвенц, уунцар тесрэх бодис илрүүлэх зорилгоор тэмдэглэл хийх тухай Монреалийн конвенц, олон улсын агаарын тээвэрт хамаарах зарим журмыг нэг мөр болгох тухай Монреалийн конвенцийн оролцогч тал юм. Түүнчлэн агаарын харилцааны дамжин өнгөрөх олон улсын Чикагогийн хэлэлцээр хөдөлгөөнд тоног төхөөрөмжийн олон улсын баталгаад эрхийн тухай Кейптауны конвенц, Монгол улсын засгийн газар Оросын холбооны улсын засгийн газрын хооронд нисхийн эрен хаах, аврам туслах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр Монгол Оросын улсын хилийн дэглэмийн тухай Монгол улс ба Оросын холбооны улс хоорондын гэрээ, Монгол Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол улсын засгийн газар, бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газар хоорондын гэрээ, иргэний агаарын хөлгийг эрен хаах, аврам туслах ажиллагааг зохицуулах тухай Монгол улсын засгийн газар, бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газар хоорондын хэлэлцээр зэргийн оролцогч тал болсон. Хуульч шуухай агаарын олон улсын эрх зүйн талаар танилцууллаа. Хуульч шуухайтай хамт олон улсын нийтийн эрх зүй судлаарай. Хамтдаа хөгжицгөөе.